өдрийн дараа шинэ намигт Goku Vegeta-ээр Isuke-гийн ачаар баг зэрэг тэнхэрсэн ч яг бүр нэдгээг байлаа. Энэ хугацаанд Moro аль хэдийн 3 тосхны сүйтгэж 3 луут бөмбөлгийг өөрийн болгосон байв. Сүүлчийн найдвар болгон намигчууд хамгийн хүчрхэг дайчтай нэгтгэх насвар хүчтэй дайчин бүтээсэн ч Moro түүнийг ганцхан цогцолтоор устгаж орхилоо. Намигчдын сүүлчийн найдвар инхүү нуран унжээ. Харин энэ үед Vegeta Moro өмнөхөөсөө илүү хүчрхэг болсон гэдгийг анзарч Goku үлдсэн намигчдыг тосхноос нь үхийг санал болгов. Энэ хооронд Дэндий болон Piccolo хоёр төрөлх характерын ямар нэгэн аимшигт зүйл болж байгааг зөн сонгороо мэдэрч эхэлсэн байлаа. Удалгүй 6 луут бөмбөлгийг цуглуулсан Moro сүүлчийн бөмбөлгний зүг хөдөлжээ. Шархаа бүргэн эдгээгүй байсан ч Goku Vegeta-ээр түүнийг зогсоохоор гарсан боловч галактикийн эргүүлийнхэн ч төрүүлж ирэн Morог баривчлах ажиллагааг эхлүүлсэн байв. Мирос тусгай зэвсгэрийн Moro хөдөлгөөнгөө олгож тэдний нуус төлөвлөгөө болгох бүг авчирлаа. Ихтэйд Kaioshin-ы дурсамж сэрсний ачаар буу одоо Moroгийн чидийг дахин ласдах боломжтой болсон байв. Гэвч тулдаа эхлэхэд бүх талаараа Morogоос давуу байлаа. Түүний нэрийг буурахгүй байсан төдийгүй Moroч түүний хүчийг сорч чадсангүй. Дурсамж нь сэргснээр бүү өнөхөөсөө ч илүү хөлжгөг болсон байв. Moro ялагдахын ирмэгт тулж бүү эцсийн аргаа хэрэглэх гэж байсан. Яг тэр мөчөд тэнгэр харанхуулж эхэлжээ. Юу болсон бэ гэвэл Поронго дуудагдсан байв. Поронго гэдэг нь бол Намих гаригийн Shinra гэсэн үг. За Поронго дуудагсан нарт Карамбири байсан бөгөөд тэр Isuke-г ашиглан сүүлчийн луут бөмбөлгийг олж замдаа саад болсон нэмэгчүүдийг устгасан байв. Харамсалтай нь шинэ намикийн удирдагч Мөрич амиа алдсан байлаа. Эхний хүслээрээ Карамбири өөрийгөө эдгэсэн бол хоёр дахь хүслээрээ Морогоос ирсэн дарамтанд орж түүний ичдийн хүчийг бүрэн сэргийж өгчээ. Хүчээ буцаа авсан Моро Карамбирийг урагч хэмээн үзэж сүүлчийн хүслийг хэлж амжиг байхад нь газар дэрэн хөнөв. Үүний дараа Moro шинэ намикийн бүх амьдралын энергийг сорж ирснээр гариг бүхэлдээ чичирч эхлэв. Бүү Goku Vegeta хоёрыг бүрэн эдгэсэн ч энэ удаад ихтэйд Kaioshin өөрөө гарч ир Moroтой хамтран толдохоор шийджээ. За ихтэйд Kaioshin ягаад гинт гараад ирвэ гэх юм бол одоо бүгийн дотроос ихтэйд Kaioshin бүгийн ой санамж сэргснээр бүүтийн харилцан тохиролцоод ингээ ээлжлэн гарч ирэхээр одоо энэ тохиролцоод одоо ингээ ихтэйд Kaioshin гараад ирсэн байгаа гэж ойлгож байна. За гэвч нөхцөл байдал уламд ордвоо. Moroгийн жинхэнэ бие сансарт байсан бөгөөд ихтэйд Kaioshin ганцаараа түүнтэй тулалсан ч хүч өрсөнгүй. Яг ганцаараа тулалсан бэ гэвэл Goku Vegeta хоёр задгаа сансарт ерөөхдөө байж чаддгүй. За Moro түүний дайралтуудыг залгих нь улам хүчрхэг болж бурхны хүчээ алдсан Kaioshin ичдийг нь дахин ластаж чадахгүй болсон байлаа. Мөрөөс Goku Vegeta хоёрыг авчирч бүгдийг нь дахин нэмэгтэр цуглуулв. Vegeta өөртөө итгэлтэй байсан бөгөөд ичдийг нь тооцохгүй л өөрсдийг Morogоос илүү хүчтэй байж магадгүй гэж үзэж байлаа. Гэвч Moro энэс хэл нэгэн аимшигт үннийг сануулжээ. Түүний 3 дахь хүсэл нь аль хэдийнэ биелсэн байв. Шинэ намикаас цацагдсан энерги галактикийн шоронгийн бүх хамгаалтыг унтраач бүх хоригдлуудыг сулсан байлаа. Ингэснээр Саганба тэргүүтээ Morogоос айдаг хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд дахин чөлөөгөө олжээ. Удалгүй Саганба болон түүний хүмүүс нэмэгтэр ирж Moro өөрийн хүчнээс тэдэнд хуваалцав. Эхэндээ Goku Vegeta хоёр тэднийг амархан дийлж байсан ч Moro дахин энергийг сорж эхлэмэгц нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Эцэст нь хоёр сайн бүх хөрөлтэй алдна энгийн хэлбэрт иргэн оржээ. Moro өөрийн зорилгыг нуу чаалгүй илчилсэн байна. Тэр бүх галактикийг өөрийн хоол хүс болохыг хүсэж байсан бөгөөд хүмүүсийг хамгаалах гэж тэмцдэг их тамныг үзэн яздаг байлаа. Өөр аргагүй болсон Goku бусдыг авран телепортлож намикийг орхих явсан ч Vegeta үлдэхээс татгалзав. Эцэст нь тэр өөрийн шин төлөвлөгөө хэрэгжүүлэхээр Hirokотой хамт ядраат гаргийг зоржээ. Vegeta-гийн хувьд Morog ялгах цорын ганц арга нь шин хүч бус шин ур чадвар сурах нь хамгийн гол гэж ойлгосон. Ийм ч учраас тэр ядраатыг зорхоор болсон байлаа. За ядраат гариг гэдэг нь бол бид хэд бас сайн мэднэ. Frieza Gokuтай хийсэн тулааны дараа Goku намик гаригаас яваад ядраат гариг дээр очиж агшин зургийн шилжих техникээ сурсан байдаг. За тийм ч учраас Vegeta тэр гариг дээр Goku-гийн агшин зургийн шилжилттэй адилхан ямар нэгэн тийм онцгой чадвар сурахаар очсон гэсэн үг. За шинэ намик сүрсний дараа Moro болон түүний бүлэглэл дараалал нь олон гаригийг довтолж амьдралын энергийг сорсоор улам хүчрхэг болж байлаа. Энэ үед Vegeta эцэст нь ядраат гаригт өрж Goku шуурхай шилжилтийг заасан ахлагч Pibaraтай уулзав. Гэвч Pibara ядраатчууд олон төрлийн техникийг эзэмшдэггүй. Харин бүх чадвар нь Spirit Control хэмээх нэгэн урлаг дээр үндэслэдэг болохыг тайлбарлав. Шуурхай шилжилт, биеэ хуваах, аврахтан болох зэрэг нь бүгд энэ зарчмын үр дүн байжээ. Morog ялгах шинэ арга хэрэгтэй гэдгийг ойлгосон Vegeta тэр даруй сургалтыг эхлүүлсэн байна. Нөгөө талд Goku Mirosтэй хамтдаа бэлтгэл үргэлжлүүлсэн байлаа. Тэр Mirosийн жинхэнэ хүчийг шалгахыг оролцсон Супер Саян 3 хүртлээр хорьсон атлаа. Түүний хаанч хүрэхгүй. Ингээд Goku Mirosээс өөрийг нь сурахыг хүсэж шинэ хүчний түвшинд хүрэхийн тулд сэтгэл бодлоо бүрэн хоослох шаардлагатай гэдгийг ойлгожээ. Mirror ч мөн ультра инстинктийн талаар мэддэг байсан бөгөөд Goku-г цаг хугацаа өөрөөр орсдог тусгай өрөөнд авч орсноор тэдний жинхэнэ сургалт эхэлсэн юм. Харин дэлхийд нөхцөл байдал хурцдж эхэлсэн байлаа.
Макаренгийн бүлэглэл цэнхэр ааврумыг хайж ирсэн ч Пикколо тэднийг төвөггүйгээр өвчлжээ. Гэвч тэд Морогоос тусламж хүссэн дохио илгэж амжсан байв. Үүний хүлээн авсан Моро дэлхийд дэр хүчрэг дайчид байгааг мэдээд илүү хүчтэй хүмүүсээ илгээхээр шийджээ. Удалгүй Морогийн хүчрэг дайчдаар толгойлуулсан тэдний хөлөг дэлхийг чиглэн хөдөлж эхэлсэн бөгөөд шинэ аюул улам бүр ойртож байлаа. Энэхүү нэг талд Гокуижит хоёр шиг хүчийг эрэлхийлэн бэлтгэл хийж байсан бол нөгөө талд Морогийн армийн дараагийн довтлогоо дэлхийг чиглэн ирж эхэлсэн юм. Жако Галактик эргүүлийн төвөөс Морогоос ирж бүх гурван дайчны талаар мэдээлэл авчээ. Тэд бүгд аюултай ч хамгийн болгоомжлох ёстой нь Android 13 байлаа. Тэр бол дэвшилт технологиор бүтээгдсэн бусдын чадварыг хуулбарлан ашиглах төгс дулааны машин байсан бөгөөд хуулбарласан чадвараа тодорхой хугацаанд хадгалж чаддаг байлаа. Гэвч дэлхийн хамгаалагч тэднийг ирэхэд 10 хоног үлдсэн гэж бодож байсан ч бүх зүйл эсрэгээр эргв. 13 өөр нэгэн гариг дээрээс орон зай нэг чадварыг хулгайлж Юмба болон Шимортой хамт Бурхны оргил дээр шууд гарч иржээ. Шимор урагш хэмээн Макаренгийн бүлгийг устгахыг оролдсон ч Пикколо түүнийг зогсоо. Гэвч дараагийн мөчид 13 Пиккологийн ард гарч ирнэ түүний бүх чадварыг хуулбарлаж тусгай цацраг их бун довтлохоогоор сөрөг дайралт хийсэн байна. Удалгүй тултай хэдийн хэсэг хуваагдав. Пикколо 13 эсрэг Жако Шимортой харин Кириллийн Юмбатад тулдана. Гэвч Пикколо аажмаар дарамтанд орж эхэллээ. Учир нь 13 хязгааргүй төсвөртэй байсан дүүдэгүй хуулбарлах техникийг эзэдтэй яг ижил хүчээр ашиглаж чаддаггүй. Яг Пикколо ялагдах мөчид Гохон ирж тулдаад нэгдэв. Ультимейт хэлбэртээ орсон Гохон 13-ыг бүх талаараа давмгайлж түүний бүх тогтолгоог төвөггүй болтон эсрэг дайралт хийж эхэллээ. 13 авраг намайг хэлбэрч хилсэн ч энэ Гохон илүү ашигтай болж тэрээр асуур хүчтэй Ультимейт Камехамехаг бэлтгэв. Гэвч яг довтлох мөчид 13 хулгайлсан чадварын хугацаа дуусч тэр өөр нэгэн нөөц чадвараа ашиглахаас өөр аргагүй болов. Тэр үед Шимор түүнд Морогоос авсан хүчээ ашиглахыг тушааж 13 Камехамехаг бүхэлдэн залгин шингээжээ. Үүнийг харсан Пикколо гайхширсан ч Жако нэгэн нууцыг илчилсэн байна. 13 нэг биш нийт 3 өөр хүний чадварыг нэгэн зэрэг хадгалж хүссэн үедээ сольж ашиглах боломжтой байж харин сансрын өөр нэгэн хэсэгт Гоку Мирус хоёрын сургалт үргэлжилсээр байв. Мирус Гокуд ультра инстинктийг дахин сэргийхийн тулд урд өмнөхтэй адил үхэлтэй нүүр тус нөхцөл байдлыг дахин мэдрэх хэрэгтэй гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ Вижита ядрат дээр бэлтгэл хийсээр байсан ч төвчээрэн бардаж өөрийн сонголтонд эргэлзэж эхэлжээ. Гэвч дэлхийд ирэх тулаан олон ширүүсэж Гоку Вижитаар иргэн ирэхээс өмнө хамгаалагчид 13-ыг жинхэнэ хүчтэй нүүр тулах шаардлагатай болсон байв. Гохон Пикколо Кириллийн Жаконоор 13-лоо хамтран дайрсан ч гэнэт газараас гарч ирсэн энергийн цагирга тэднийг зогсов. Үндэ 13 Морогоос хуулбарсан чадвараа ашиглаж байсан бөгөөд дөрвөн дайчны энерги ажмар сорогдож эхэлжээ. Алсаас бүхнийг ажиллаж байсан Моро дэлхийд дээр өөрийн цэргүүдээс ч илүү хүчтэй дайчд байгааг мэдээд гайхсан байна. Тамирчин хамгаалагчдыг Шимор болон Юмба хоёр дарамтлж ирсэн ч Пикколо, Гоку Вижита хоёр эргэн гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч Гоку Вижита хоёр Морог ялахын тулд бэлтгэл хийж байгаа тухай мэдээлэл санамсаргүйгээр дайснуудын гарт оржээ. Үүнийг сонссон Моро төлөвлөгөөгөө өөрчилж сайнуудыг илүү хүчрэг болох хүртлэх хүлээхэр шийдэв. Ингээд дэлхийг түр орхиж 20 хоногийн дараа өөрийн биеэр иргэн ирэхээ зарлав. Гэвч Жако яриа хэлэлцээр хийж хүн төрлөختөнд нэмэлт 2 сарын хугацаа олж чаджээ. Гоку Мирус хоёрын бэлтгэл үргэлжилсээр байв. Мирус Морогоос ирэх аюулын талаар сонсоод тэдэнд нийт 6 сарын хугацаа үлдсэнийг мэдэгдэв. Гоку энэ хугацаанд ультра инстинкт хүрэх хамгийн сүүлчийн боломж гэж ойлгосон байна. Энэ үеэр Зеногийн оронд Вис болон их санварт нь Мирусын талаар ярилцаж байлаа. Анх Мирусын мөнх бус ертөнцийг ойлгуулахын тулд 7 дугаар орчлонд илгээсэн ч тэр галактикийн эргүүлд нэгдэж зөв бурууг ялгаж ирсэн Тэнгэр элчийн хуулийг зөрчсөх хэрэг болжээ. Энэ юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө л Мирус Тэнгэр элч байсан гэсэн үг. Их санварт нь түүнийг эргүүлэн дуудахыг хүссэн ч Вис асуудлыг өөрөө шийдэх зөвшөөрөл авч чадсан байна. Нөгөө талд Вижитагийн ядраатах сургалт гайхалтай үр дүн үзүүлж байлаа. Түүний хүч Гокугийн өмнө ахиж байснаас ч илүү хурдан өсөж бие болон сүнсийн дэвзүүр нь урд амьтгаас хавьгүй сайжирсан байв. Яг энэ үед Морогоос илгээсэн Юзун болон түүний хамсаатнууд ядрат руу довтлсон ч Вижита тэднийг төвөггүй дарж авлаа. Түүний ганц хуруугаараа гаргасан энергийн цогцолт хүртэл асар хүчтэй болсон Фибарагийн хүртэл анхаарлыг татжээ. Юзун ялагдахаас өмнө Морогоос дараагийн байн дэлхий гэдгийг хэлсэн ч удалгүй өөрийнхөө шийдсэн барилгад мөргүүлэн амиа алдсан байна. Үүний дараа Вижита Фибарагаас Морогоос бүр мөсөн ялж чадах техникийг зааж өгөхийг хүсэж Фибара эцэст нь зөвшөөрөв. Харин ас холоос Моро Вижитагийн өсөн нэмэгдэж буй хүчийг мэдэрч дэлхий рүү явхаас өмнө өөрийн хязгаарт хүрэх хүртлээр улам хүчрхэгчээр шийдсэн байв. За ингээд 2 сар өнгөрлөө. Моро галактик даяар олон гаригийг сүйтгэж урд өмнөхөөс ч илүү хүчрэг болжээ. Энэ үед Гоку Вижита хоёр ч мөн тус тусын сургалтаас асар их ахиц гаргаж байлаа. Фриза хүртэл Морогийн талаар мэдээлэл авсан ч энэ удаад оролцоос татгалзсан байв. Дэлхий рүү буцахын өмнө Мирус Гокутай сүүлчийн удаа хүчээ
үзэхээр шийдсэн ч яг тэр мөчид виз гарч ирэв. Тэрээр Гокуд Мирус үнэндээ сахиусан тэнгэрийн шав гэдгийг хэлж хэрвээ сахиусан тэнгэр тулаан шууд оролцвол оршин тогтнолоос бүр мөс нь арчигддаг хуулийг тайлбарлав. Ингээд Мирусын мөнх бус ертөнцийн хугацаа дуусч тэр Гокудаас алхахаас хэн оджээ. Харин Гоку ганцаараа дэлхий рүү буцах арга олохоос өөр сонголтгүй үлдсэн байв. Энэ үед Жакоб болон Галактик эргүүл дэлхийд үрж Зэтэчтэй нэгтэн Морогийн довтлоход бэлтгэв. Удалгүй Саган богийн аврах хөлөг дэлхийд ирж олон жижиг хөлөг дэлхий даяар тархан буужээ. Тэдний зорилго бол гарыг сүрхээс өмнө үнэт зүйлсийг дээрэмдэх явдал. Роши багш дэснүүдийг тараан устгаж төлөвлөгөө гаргаж Гохон Пикколо хоёр үндсэн хүчийг тосон үлдэв. Кириллийн Юмбатай толдож Тэншихан Чаузатай хамт Квадуртай нүүр тулсан бол Ямча хотод өөр хид хідэн хоригдолтой тулдаж эхэллээ. Харин хамгийн аюултай тулаан Гохон Пикколо хоёрын талд өрнөжөө. 13 дахин тэдний чадварыг хуулбарлаж Пиккологийн нүхэн сэргийг чадварыг хүртэл өөрийн болгожээ. Гохон Пикколо хоёр хид хид удаа хамтран дайралт хийж түүний хүнд чарах тулсан ч 13 дахин сэргсээр байлаа. Эцэст нь тэр Морогоос хуулбарсан чадвараа ашиглан тэдний энергийг сорж эхэлсэн ч яг тэр мөчид Android 17 болон 18-90 тулаанд нэгдэв. Энерги сорогддоггүй тэдний оролцоо дэлхийн хамгаалагчид асар том давалтаад болжээ. Нөгөө талд Моро өөрийн цэргүүдийн сул байдлыг шоолж дэлхийн хамгийн хүчтэй дайчдыг өөрийн гараар устгах өдрөө хүлээж байлаа. Харин Вижитэй ядраад тэр бүхнийг мэдэрсэн ч шиндээгдэхээ бүрэн эзэмших хүртлээр буцаас татгалзав. Гокуч мөн дэлхий рүү буцацаамаа хайж цаг хугацаатай уралдан байлаа. Энэ оронд Кириллийн ухаалаг тактик ашиглан Юмбаг ялж чадсан бол Чаузо Куатрын сул талыг олж Тэншихантай хамт түүнийг ч буцааж авлаа. Роши багш өөрийн туршлагаа ашиглан дайснуудтай тэмцсэн ч эсрэг талын эмэгтэй оргидлууд нэгдэн авраг биетулж Кириллийн болон Роши хоёрыг хүчтэй зохилтоор хойшидв. Энэхүү дэлхий дээр тулаан улам өргөжөж Гоку Вижитэй хоёр ирэхээс өмнө хамгаалагчид бүх хүчээ зайлших шаардлагатай болсон байлаа. Ингээд эцэст нь Саган богийн аврах хөлөг Android 17 болон 18, Android 13 болон Шиморийн дарамтлж байсан нөхцөл байдал нэг бүс өөрчлөгдөв. Моро өөрийн биеэр тулдаанд оролцож ирсэн байлаа. Тэр 13-ыг амьдуулдэж цааш нь дахин ашиглахын тулд ухраахыг тушав. Харин Саганбо өөрөө дэлхийг хамгаалагчдыг устгах хүсэл гаргаж Моро түнд асар их хэмжээний энерги өгснөөр Саганбо урд өмнөхөөсөө хэдийхэн хүчрэг болжээ. Шин хүч авсан дээрээр Гохон Пикколо Android 17, 18 нарыг зэрэг дарамтлж тулааны урсгалыг бүрэн эргүүлв. Энэ оронд Кириллийн, Роши, Ямча, Тэншихан нар тус тусын дайснуудтайгаа тэмцээр л байлаа. Яг хамгийн хүнд бүчт Гоку сансраас дэлхийд ир хүчтэй энерги хөдөлгөөнийг мэдэрч шуурхай шилжилтээр буцаж ирэв. За ингээд эцэст нь нэгэн Гоку дэлхийд ир газардлаа. Тэр эхлээд Кириллийн, Роши хоёрыг аварч дараа нь Ямча, Тэншихан, Чаузо нарын эсрэг тулдаж байсан зайсныг ганцхан хөдөлгөөнөөр яллаа. Үүний дараа Гоку үндсэн тулаан өрнөж буй газар руу телепортлов. Саганботой хийж байсан тулаан аль хэдийн дэлхийн хамгаалагчдын талд биш болсон байв. Гэвч Гоку ирсэн даруйдаа нөхцөл байдлыг эргүүлж чадлаа. Түүний хурд маш аимшигтай байсан тул Морогоос тоцол хинч хөдөлгөөнийг нь харж чадсангүй. Гоку Супер Сaiyan Blue гэлбэртээ орон Саганбог амархан дийлж гисэн ч Моро түнд дахин энерги өгсөөр л байлаа. Гоку Саганбог ингэж хүчээр цэнэглвэл амь насаа алдна гэж анхааруулсан ч Моро огтоосонгүй. Учир нь дээр Гокугийн шинэ хүчийг өөрийн нүдээр харахыг хүсэж байсан юм. Эцэст нь Саганбогийн бие асар их хүчийг даалгүй нурж өөрийн эзний өгсөн энергийн улмаас амиа алдлаа. Харин Моро үнд ямар ч харамсалгүй хандаж түүнийг ердөө хэрэгслсэн мэт шоолон инээжээ. Одоо тулааны талбар зөвхөн Гоку болон Моро хоёр үлдсэн байлаа. Тэр үед Гоку шин чадвараа илгааргүй. Түүнийг мэдэрсэн Моро тэр даруйн бол бурхны техник гэдгийг ойлгожээ. Хоёр хүчрэгдэж нь тулдааны байдлаа эслэгдэх Гоку огт хөдөлсөнгүй. Гэвч түүний энгийн мэт харагдах зохилтууд хүртэл агаарыг зад дадах хэмжээний дарилтыг долгио өсгөж Моро хамгаалалт хийхээс өөр аргагүй болгов. Энэхүү дэлхийн хувь зай шийдэгдэх жинхэнэ дулаан ихсэн юм. Гокугийн ээж дараасан зохилтуудаас болцсон Моро энергийн дайралтаар хариу барьсан ч Гокугийн ультра инстинктийн чадвар Морогийн бүх дайралтуудаас төвөггүй болтчихвэлээ. Удалгүй Гоку хоёрт ингэж тулааны имлийг бүрэн өөрийн гартаа өв. Гэвч Моро гинт жид ашиглан Гоку хөдөлгөөнгөө болгож энэ бол миний эзэмшдэг олон мянган аргыг ердөө нэгэн хэмээн хэлв. Гэсэн ч Гоку удалгүй барьцаанаасаа мултарч дахин довтлохын чилжив. Тэр Камехамехаг цэнэглэн Морог чигсэн мэт харагдсан ч эцсийн мөчид чиглэлээ өрчилж чихэн Морог ил гарган ирэв. Өмнөх нь ердөө ид шидээр бүтээсэн хоормогдов байсан аж. Ингээд хоёр дайчин тэнгэрч хэрүү ардан тулаанд орлоо. Ультра инстинкт хурд зүүн сувингийн ачаар Гоку ил давмгаалж байсан ч Моро дахин ижид ашиглан түүнийг өөрлөгөө татаж хоёул зэрэгцэн хүчтэй зохилт солилцов. Дараагийн мөчид Моро Гокугийн энергийг сорохыг оролцсон ч Гоку агшин зур холдож чадсан юм. Үүнийг харсан Гохон Пикколо болон бусд нь Гоку үнэхээр ялж чадна гэдэгт итгэлтэй болж эхэлжээ. Харин Бирусын гариг дээр Вис, Мирус хоёр тулааныг ажиглаж байв. Вис Мирусыг Гоку гайхалтай бэлтгэсэн гэж магтсан ч Мирус нэгэн чухал үнийг хэлв. Гоку одоогоор ультра инстинктийг бүрэн эзэмшээгүй зөвхөн ультра инстинкт цаайн түвшинд хүрсэн байлаа.
Тулаан үргэлжлэх тусам Моро олон ид шидийн арга ашиглаж эхлэв. Тэр Гокуг ялах гэж яарж байгааг анзаарна. Чи миний энергийг сорох чадрыг даван гарсан гэж бодсон нь хамгийн том алдаач нь байлаа гэж хэлжээ. Моро өөрийн жинхэнэ хүчний өчүүхэн эсхийг л харах ашиглаагүй гэдгийг сануулад асар их энерги ялгаруулаг хүчээ нэмэгдүүлв. Түүний хүчний өсөлт дэлхий дээр байсан бүх хүнийг айц давтуулв. Дараагийн агшинд нөхцөл байдал бүрэн эргэж Гоку ультра инстинкт сайн төлөвөөсөө гарч унав. Моро энэ хэсэглэн Саган Бото тулдахдаа чи энэ хүчээ байнга ашиглаагүй. Учир нь удаан хугацаанд хадгалж чаддаггүй учраас тэр хэмээн дүгнэв. Гоку ч үүнийг үгүйсгэсэнгүй. Гэвч тэр 50 нэвсгэлээд харин чи цаг хожих гэж байсан бол бүрэн хүчин чадалтай намайг ялж чадахгүй гэсэн үг гэж хариулав. Ингээд Гоку дахин хүчээ төвлөрүүлж ультра инстинкт сайн төлөвтөд орж Моро болон түүний хоорондох хоёр дахь үе шатны тулаан эхлэхэд бэлэн боллоо. Гоку Моро хоёр дахин хүчээ судлаж эхлэхэд тэдний аавра хүртэл хоорондоо мөргөл чичиргэж байла. Эхэндээ Гоку давмгайлж Морог ухраан гардан тулаанд шилжсэн ч удалгүй хоёрын хүч бараг тэнцүү болох нь харагд. Гэвч газраас босч ирсэн Моро өөртөө итгэлтэйгээр хэрвээ чи энэ чиний жинхэнэ хүчин бол намайг ялахад хангалтгүй хэмээн хэлв. Удалгүй тулгааны урсгал эрс өөрчлөгдөж эхэллээ. Ультра инстинкт сайныг удаа хадгалж чадахгүй байсан Гокугийн хөдөлгөөн наажмаар удаашрч Моро давуу байдлыг гарт авч эхлэв. Моро хүртэл Гокугийн имийг хүч хоримтлуулсанд гайхсан ч түүний аль хэдийн хязгаартай хүрсэн гэж дүгнжээ. Гоку бууж өгөхөөс татгалзсан, үлдсэн бүх хүчээ дайчилсан ч эцэст Морогийн ширүүн довтлоонд ялагдсан газар онов. Нөгөө талд Вирусын гариг дээр Вис Мирус хоёр тулааныг ажиглаж байлаа. Мирус дэлхий болон бусад гаригуудын хувь заяа санаа зовсон ч Вис тэнгэр элчүүд байгалийн жамд оролцох эрхгүй сануулжээ. Түүний хэлснээр гаригууд мөхөж шинээр хөрөх нь орчлонгийн жам бөгөөд сахиусан тэнгэрүүдийн урсгалыг өөрчилж болохгүй. Харин ядрат дээр Пибара Вижитаг шин тэнхтгийг гайхалтай урд эзэмшсэн магтав. Вижитаг дэлхий рүү явахыг хүссэн ч ядрачууд өөр гариглуу шуурхай шилжилт ашиглахыг хориглож ажээ. Түүнчлэн Пибара Гокугийн энергийг мэдэрч чадахгүй байсан бөгөөд Вижита түүнийг ультра инстинкт зөвхөн бурхтын мэдэрч чаддаг хүчтэй холбоотой гэж тайлбарлав. Ингээд Вижита өөрөө шуурхай шилжилтийг сурахаар шийдэж үүнийг хинээс шуурдаа эзэшин гэдэгтээ итгэлтэй байлаа. Дэлхий дээр хүчээ шавсан Гоку энгийн хэлбэртэй буцаж орж Моро түүнийг эзлэхээр ойртож эхлэв. Яг тэр мөчид Android 17 болон 18 түүний өмнө гарч ирлээ. Тэдний энергис хорогдох боломжгүйсэн тул Моро хамгийн тохиромжтой өрсөлдөгч мэдснэгдсэн ч бодит байдал өөр байлаа. Хоёр Android хамтран толцсон ч Морог өчүүхэн төдийч хэмтэж чадсангүй. Энэхүү Гокугийн ялагдлын дараа дэлхийн хамгаалагчдын найдвар улам бүр бүдгэрч ирсэн юм. За ингээд Моро аркийнхаа 2 дугаар хэсгийг дуусгая. Одоо энэс цааш дахиад бараг 2 бүлэг орох нь ер нь тодорхой болсон гэж ойлгож болно шүү. 2 3 дугаар бүлгийн шүдэг нэг бүлэгт ингээ багтаагаад ярих юм бол хитрхи айгу урт болох гээд их ажил орох гэдсэн болохоор ер нь 2 хэсэг хуваагаад 2 бүлэг оруулаад Моро аркад дуусгахаа гэсэн бодолтой байна. Тэгээс дээрэс нь ингээд бичлэгийг ингээд ирүүлээд сонссон чинь Морогийн 73 гэж нэг дүр байгаа. Морогийн дайчдын нот 73 гэж дүр байгаа. Тэрийг би нэг Android 13 гээд орчуулад явчих. Би угаасаа анх уншиж байхдаа нөө 73 ч угаасаа Android байхгүй юу. Тэгээд анх уншиж байхдаа нөө 13 гээд уншаад тэгвэл яагаад ч мэдгүй 13 гээд уншсаар байгаа. Тэрийг нөө уншснараа явцсан байна. Тэгээ нөө өөрчлөх гэхээр бас жоохон залхуу өрөөд за зэрэг нэгээрээ явчихдаг гэж орхичлаа. За тэгээд дараагийн бичлэгийг бол аль болох хурдан оруулахыг бодно. Тэгээс ажил ихтэй байгаа болохоор яг бичлэг хийгээд суугаад эдитлээ суух зав бас тийм сайн гарахгүй байна. Манганы бичлэг, манганы тайлбар оруулах гэдэг чинь эдитэндээ бол амар их цаг авт юм байна. Тийм болохоор гэсэн дараагийн бичлэгийг бол хурдан оруулахыг бодно. Та бүхэн лайка дараад, subscribe дараад, коммент хийсэд гоё сэтгэлүүд бичээ тэгээд байж байгаарай. За тэгээд удахгүй уулзцгаая.